Сайн байцгаана уу? Та нартай энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээд бичлэг хизээж үзсэн хамаагүй яг үзэж байгаа тэр өдрийн мэндийг хүргье. Тэгээд ойрд Facebook дээр, YouTube дээр ямар нэгэн бичлэгүүд шүлгээж ерөөсөө оруулаагүй удсан байна. Тэгээд энэ удаагийн бичлэгийн зорилго маань бол ер нь бол өөртөө, хүүдээ тэгээд бас хайрдаа дараа нь үзэхэд гоё дурсгалтай байх болов гэдэг энэ бичлэгийг хийж байгаа. Тэгээд ямар зорилготой бичлэг вэ гэхээр урангой миний би одоо жирэмсэн 9 сартай болцсон байгаа. Тэгээд хүмүүс 2-3 сарын өмнө би сонссон юм аа нөгөө хүмүүс жирэмсэн байхдаа бичлэгээ хийж ингэж үлдээхгүй бол төрснийхөө дараа нөгөө ээж болоод анх удаага ээж болж байгаа болохоор хүүхдээ хараад ингэж жирэмсэн байх үеийнхаа мэдрэмжүүдийг тэр гоё мэдрэмжүүдээ мартчихдаг, бас хэцүү мэдрэмжүүдээ мартчихдаг. Тэгээд тийм учраас яг жирэмсэн байх үедээ бичээд үлдээвэл дараа нь дурсгалтай байдаг гэх. Тэгэхээр энэ бичлэгийг ер нь бол тэгээд тийм зорилготой бичиж байгаа маа. За би чинь болохоор анхны жирэмслэл тэгээд одоо 30 гарч байгаа болохоор бас нэг тулгар төрөлт гэж явж байгаа. Тэгээд нөгөө хүн болгон ч бас маш өөр жирэмсэн болдог юм байлээ. Тэгээд миний хувьд бол хүмүүс ярьдэн шүү дээ. Ингэж жирэмслээд байвал дахиад жирэмсэлсэн ч яах вэ гэх төрж одоохонд үзээгүй болохоор би мэдэхгүй л байна л да. Тэгээд жирэмсэн байх хугацаанд амар хордлоготой байсангүй. Тэгээд амар их хөдөлгөөн хоригдоод би өвдөөд бүр аимшигтайгаар тонус өгөөгүй. Тэгээд миний хүү ерөөсөө ээжигээ нэг зовоогоогүй бас баярлж байгаа. Тэгээд за хамгийн анх жирэмсэн болсон мэдрэмжээ мэдсэн түүхээсээ эхлээд ярьчвал амар баха. Тэгээ нөгөө нэг цэгцтэй бичийн энтер гэж бол ерөөсөө бодож бичиж тэмдэглээгүй зүгээр шууд ярьж байгаа санаж байгаагаа л ярьж байгаа болохоор эмх цэгцэхгүй сул үгтэй ярьж байгаа бах. Тэгээд дараа нь хөө маань сонсоод ойлгож байвал би өөрөө сонсоод бас төрснийхөө дараа энэ мэдрэмжүүдээ санаж байвал нэг хамаатай гэж бодохгүй байгаа. Тэгээд та нар маань ч гэсэндээ бас хэрэгтэй юм байвал сонирхолтой байвал үзэж болно шүү гэж хэлэн байна. За тэгээд 2021 оны 9 сарын 5-нд ээж маань төрсөн өдөр болдог. Тэгээд яг тэр өдөр ээжийн төрсөн өдрийн орой би өөрийгөө жирэмсэн гэдгийг мэдсэн байдаг. Тэгээд яагаад жирэмсэн гэдгийг мэдсэн бэ гэдгсэн чинь айгу хөвгчлээ. Манай нэг дүү байдаг. Дүү бит хоёр нөгөө нэг турах гад би ч ер нь л бондгор болохоор ингээд бас дандаа л бондгор ээж нэг удаа ч гэсэн амар хичээ зүтгэж ягаад мурыг гэл амар шийдтсэн. Бараг 10 хоног спиннингд явсан юм аа. Бараг 14 хоног спиннингд явцсан өглөө болгон. Тэгээд ээжийн маань төрсөн өдөр болоод ээжийн төрсөн өдөр гадуур яваад хоолунд идээд тэгээд маргааш өглөө бит хоёр нөгөө нэг юм гаднаасаа ингэж аппаратаар турдаг тийм тураах төв байдэн штэ. Тийм тураах төвд бүртгүүлээд тэгээд тэгсэн чинь тэр тураах төвөөс нь нөгөө өмнөх өдөр нь ирэхээс өмнө заавал тестээр шалгаж үзээрэй. Зарим хүмүүс мэдхгүй жирэмсэн хурж ирээд тэр нөгөө аппаратанд ороход болдгоо шүү гэд загцсан байсан. Тэгээд би оройн санаад нэрээ тэгсэн штэ. Маргааш өглөө явах юм чинь тест аваад үзчихье гэд. Тэгээд би гэртээ ганцаар байсан. Манай хүн байгаагүй хошоо ажилтаа явцсан байсан. Тэгээд орой тест аваад үзсэн чинь 2 зураас гарсан. Тэгээ би бүр итгэхгүй. Яагаад итгэхгүй байна вэ гэхээр нөгөө өнгөрсөн жил яг 20 онд коронавигоор бит хоёр хүүхэдтэй боллоо гэж төлөвлөөд. Тэгээд төлөвлөөд ингээд бэжсэн чи ерөөсөө нөгөө миний биений юм аяг докторгүй байдаг учраас яг бүр ингээд болохгүй улам л докторгүй болоод янз бүрийн юм уугаал ингээд дааврын юмнууд уусан чи докторгүй байгаад исэн байхгүй юу. Тэгээд за тэгж байгаа доктортой болохоор ингээд болно гэх. Тэгээд за одоо нөгөө төрөхгүй юм чинь турыг гэж шийдчихэл ер нь бол яг ингээд турах гад бүр 14 хоног спиннингд ингээд жийцсэн. Тэгээд дээрээс нэг аппаратанд орно гэж шийдсэн. Яг ийм үед 2 зурс гарч өөрөө шоконд ороод. Тэгээд хамгийн түрүүнд гэрлээгээд дүүрүүгээ залгаж хилээд тэгээд ундраа гэд бас найз руугаа хамгийн түрүүнд залгаж хэлсэн юм аа. Хүй 2 зурс гарч жимсэн болцсон юм баг гэсэн. Хөө баяр хүргэе гэл. Манай тэр найз маань болохоор ундраа маань болохоор 2 хүүхэдтэй. Гэрлээ дүү маань болохоор 1 хүүхэдтэй болохоор ингээ намайг бодвол амар туршлагатай. Тэгэл баярлал шоконд ороод дахиж гэрээсээ гарангуутаа автик орж 2 тест аваад нэгээр нь дахиж нэг үзэнгүүтээ за энэ нэгийг яг өглөө үзнэ гээл яг тийм
юутай тэгээд хайр марьдаа хэлээгүй тэр өдрөө ерөөсө хэлээгүй. За тэгэл маргааш өглөө нөгөө дүүтэй хамт нөгөө газар руу очив. За би тестер маргааш өглөө босонгуудаа нөгөө өлөн шээсэн дээрээ үздэг гэл. Тэгээ үзсэн чинь бүр яг бааргүй гараад чинь 3 тест маань 3 2 зураас гараад ингээ өөртөө итгэхгүй. Тэгэнгүүтээ юу яагаад өглөө нөгөө нэг тураах газар руугаа очиод за би жирэмсэн болцсон байна. Одоо явах боломжгүй болчлоо гэд. Тэгсэн чинь хүүе тийм үү гэ. Тэгээ хамгийн амар айсан нь болохоор штэ 9 сарын 5 хүртэл баг 14 5 хоног ингээд тасралтгүй спиннинг ингээд жийцэн турах гад хөрх юмтай өөрийгөө хөөрх юмтай амар их ингээд хөлсөө гаргаад ингээд жийцэн тэгээд гисэн чи хөрхи хүү маань ингээд бүр ингээд яагаад ч хүү ингээд хөөрхөн бэжсэн тэрэнд маш их баярлсан тэгэнгүүтээ тэр өдрөө тэр нөгөө нэг тураадаг аппаратны газраас очиж мөнгө аваад тэгээд дүү маань ямар ч гэсэн өргөлүүлээд хөрх юмтай ганцаараа яваад тэгээ хүлээж байгаа бит хоёр хамт эмнэлэг орсон. Сүрприз барих гад яг ямар хэмжээтэй байна миний хүүхэд гэд тэрийг бүр мэдмээр санагдаад дүүтэй хамтгаас очиод үтсэн. Тэгсэн чинь манай хүүхэд чинь хөөхөн 4-7 хоног гарантай. Бараг сар болцсон байсан. Тэгээд яана ямар хөөх юм бэ? Гэтэ өөрөө ингээд спиннинг яваад дээрэс нь тураах юмд яваад ингээд бүр амар ачаал аваад ингээд бараг өөрөө мэдгүй хүүхдээ бараг алхаж гисэн байгаа юм чинь. Тэгэл тэр өдрөө хоол үдий гэл хайргаа хамт битэр юмнаа тарчлаа гурлаа хамт хоол үдий гэл. Тэгээд нөө хоолны газар ороод гэрлээ нууцаар бичлэг хийгээл би нөгөө наадалт нь ингэж байж байгаа л тестээ ингээ нөгөө юмд боочингуудаа хайртаа өгсөн. Тэгээд манай шинэ чи нөгөө нэг юм сэтгэл хөдлөн бүр амар ил биш жоохон нөгөө дуугүй хүн болохоор ингээ юм хөөхөн баярлал би тэгж жагаад тэр бичлэгийн дараа нь дурсгалтай юм чинь энэ видеотойгоо ч юм уу видеоныхаа араас бас холбож оруулж магадгүй. Гэхдээ яаж ч магадгүй манай хүн бас ичимхий. За тэгээд ингээд бичлэг хийгээд ямар ч гэсэн аваад үлдсэн бүр итгэхгүй байсан. Ягаад итгэхгүй байсан гэхээр чинь 20 онд чинь битэр нөгөө яг бүр төлөвлөж мөлөвлөөд ингээд үзүүч харуулаад ингээд яваад тахт чинь болохгүй байсан. Болохоор гинт болцсон гэдэгэнгүүт чинь ингээд би ч өөрөө шоконд орсон. Манай хүн ч бас шоконд орсон. Тэгэл анх удаага төрж байгаа. За аав ээж болох нь дээ гэсэн тийм шийдвэрт ч гэжтэй тийм мэдрэмжийг аваад маш их баярлцгаасан. Тэгээд Монголд ч тэгээд бас нөгөө нэг яг юм биений юмнаас шалтгаалсан ч юм уу дээрэс нь нөгөө өргүүдэл айгүй их байдгийн байлээ. Тэгээд тийм учраас бас за болвол болно болохгүй бол тэгж жагаад нөгөө биенийхээ юмыг докторжуулж жагаад ингээд яанда гэд ингээл ер нь баг хайцсан дээрээ дэмжихгүй хүлээгээл дэмжлүүлээл тэгээд хахаар ерөөсө баг жил мэл болохгүйс битэр чинь. Тэгээд хайртай хэлээд битэр чинь бөөн баяр болсон байдгийм аа. Тэгээ анх хүү гэдгээ бол мэдээж жоохон сартайсан болохоор би болохоор нөгөө охинтой болно доо гэж амар их боддог. Тэгээд анх мэдсэн түүхэн тийм. Битэр тэгэл сэтгэл зүрх мөрхөө одоо ингээд аа болно ээж болно шууд аав боллоо ээж боллоо яаж нээж ингээл ярилцаал эхлэв. Тэгэл амьдрал чинь ерөөсө жирэмсэн боллоо гэдэг нөгөө 2 зураас гарч ирэхлэнгүүт чи хүн чинь шууд сэтгэл зүгээр ээж болоод манай хүн чинь гэсэн ингээл аав болоод ингээл бэлдээл эхэлдэг юм байлээ. Тэгээ ямар ч гэсэн ажил төрлөө хийгээд ингээл миний харж айгу халамжтнаа хөөрхөн байнга зөөгөөл ийш тийшээл. Тэг би чи эхний нөгөө нэг сар марда бараг л сонсонгуудаа амар жирэмснийг тоглоод жирэмсэн юм чинь баг болгоомжтой гэл бас тийм байдаг юм байна. Тэгээд гайг болчтой юм бэл. За тэгээд ажил төрлөө хийж явсан өөр гой дурсгалтай юм гэх юм бол одоо санаж байгаа. Ямар ч гэсэн тэгж жирэмсэн болсон байдгийн. За тэгээд 6 сар, 7 сар, 8 сар гээд одоо ингээд томроод эхэлсэн чинь манай хүч амар адал явдалтай. Нөгөө эхний 3 сарынхаа эход харууллаа. Энтименти гэж үздэг юм байлээ. Тэрийгээ заавал үзүүлээрээ тэр нөгөө энтименти гэдэг чинь болохоор ямар хэрэгтэй байдаг вэ гэхээр хүүхдийг нөгөө нэг Дауны синдромтой байна уугүй юу гэдгийг заавал харах ёстой. Энти гэдэг юмар хардсан байлээ. Яг 3 сартайгийн үед л тэрийг харуулах хэрэгтэй. Тэгээд бүр хэдхэн 10 хоног үлээ 7 хоногийн хугацаанд л тэрийг харах боломжтой. Тэрийг яг тэр үедээ харуулахгүй бол ингээд харах боломжгүй болчдөг юм байлээ шүү. Тэр мөрийг манайхан сайн
үзүүлж чадахгүй бол би бас туршлахгүй. Тэгэл бас азар нөгөө мэддэг хүмүүс, туршлагатай хүмүүс их байсан учраас надад зөвлөөд тэгээ бас харуулж амжсан. Тэгэнгүүтээ харууллаа. Тэгээ тэр үедээ бас хүүс хардаг. 3 сараас хүүс хардаг гэхээр хүүс наруулсан чинь өстө бэлгийн уруултай охин байна гэл тэгсэн. Тэгэл охинтой болж байгаа юм байна. За окей гэл би чинь баярлж баярлаа. Тэгэл тэгсэн манай хүн болохоор ах юм уу муу юм уу гэл мөн гэсэн охин гэсэн эмэгтэй хүн чинь хүүхэд нь болохоор ингээ бэлгийн урал нь харагддаг гэсэн ингээ тэрийг би өөрөө ч яг юугаа мэдэхгүй шүү дээ. Тэгэж байжгаад тэгэж байжангуудаа юу яагаад нөгөө нэг 5 сартаа да яг хүүс нь тодорхой харагддаг гэсэн үед нь тэгээд би ч өөрөө охин гэж бодсон байгаа шүү дээ. Бараг охины балааж хараад охины нэр мэр бодож модол. Тэгэл байжсэн чинь 5 сарынхаа яхад харуулсан чинь манай нөгөө нэг хадам аав бэр гуйж ирэл удам залгах хөө мүү гэж дотроо гараад би за хөө ямар ялгаа яд юм бэ ингээл дотроо ямарыг тэгж боддог болохоор тэгээ ээжсэн чи яг 5 сарынхаа одоо харуулсан чинь боожготой хүү ээштэй гэж тэгсэн чинь нөгөө ээхоргоо нөгөө нөхөртөө хамт ордог болсон одоо айгүй хамгийн гоё нь тэр тэгсэн чинь ингээ нөгөө би харж байгаа ш тэгсэн чинь манай хүний ингээ нүүр нь инээмсэглэл тодроо хүүл гэж анхнаасаа бодож ирсэн юм шиг аа тэгэл инээмсэглэл тодроод айгүй баярлаа. Тэгээд гараал аав руугаа залгаал хүү байна ааваа гэж тэгсэн чинь бас аав нь цаана баярлаа. Тэгэл би ч бас баярлаа. Тэгээ яг ийм гой баярт мөчүүд бол жирэмсэн үед маш их байдаг юм билээ. Тэгээд жирэмснийхаа сар гарan 2 сарынхаа үед чинь би ковид тусаад амьдралдаа анх удаага 7 хоног эмнэлэг твтэж үзлээ. Би ч ерөөс нэг өвдөж нэг хавтаж мавддаг байхгүй. Тэгэнгүүтээ нөгөө өөрийгөө ковид тусмсан чинь 2 3 хоног халуураад харна ингээд очиод нөгөө шинжилгээ өгсөн чинь ковид туссан. Тэнгүүд жирэмсэн болохоор хүмүүс эмэгтэй хүний бие чинь бас ингээд амар эмзэг болд юм бэлээ. Ерөөсөө өвдөж хавдахгүй яваад исэн мөртлөө тэгэл эмнэлэг тангуудаа автиж үзлээ. За тэгээ өдөрт өстой хідэн тариач шахуулаад байгаа ярьж байгаа зүүнээс айдаг хичээлхөө нөгөө эмнэлгийн тэрэгний чимээ гарахад зүгээр сүнс зайлал ерөөс хөлс гоожол бүр аим шигтэй хайж байгаа юм чинь. Тэгээ нэг 5 хоноо сурдсан бэлээ тариа марианд тасаал уян зүүн мүү тавилаад энэ гар марч ингээл хөвхөх энэ чинь хөвхөх. Тэгэл хамгийн гол нь хүн чинь жирэмсэн болохоор зүүнээс айдаг ч гэсэн. За би яах вэ? Гидсэнд байгаа хүүхэд маань баг сартай байгаа учраас сурдан ирүүл болоосаа гэж бодлоо. Гүрийгээл тариа мариагаа хийлгээл өстой бүх юма хийлэгдэм билээ. Тэгээд 10 хоног гэсэн би 7 хоноод бүр үнэхээр уйдаад баг тэнд чинь 7 хоног гэж 2 3 ном уншиж дуусгаад тэгэл гарч идэхгүй юм чи би одоо идэгцэн үү гэсэн чи идэгцэн чинь зүгээр юм гээл тэгэл гарсан. Анх удаа тэгээ эмнэлэг твтэж үзсэн 7 хоног. Тэгээд тэрнээс хойш бол яг бүр тэгэж амар өвдөж хавцсан юм гэвэл баг байхгүй. Харин одоо болохоор төрхөд та нартай нэг гизээ харлага бай. Одоо бүр ийм том болсон. Одоо нөгөө хүн маань баг 3 хил 300 баг болцсон байгаа. Тэгээд одоо бас өөрөө төрхөөч мэдгүй хийсвэр хэлхээч мэдгүй яг ийм үед байгаа болохоор тэгээд та нар маань энэ бичлэг ороод дараа нь бичлэг хийхээр бол яаж төрснөө бас хэлнэ. Тэгээд хүүдээ битээр бас нэр бодоод байгаа. Би нэг нэр бодсон чинь шинэ болохоор тэрийг хитрхи урлагийн нэр байна. Эрэгтэй хөвгт гээд байгаа. Тэгээ өөрөө бас нэг нэр бодоол байгаа юм шиг байна. Тэгээд ямар ч гэсэн төрхөөр нь тэгээд хаав нь нэр өгнөц. Аавар л угаасаа өгөх хэрэгтэй болохоор тэгээд ямар тач юу яагаад хүмүүс одоо сая битэр чинь их нэлгст очсон. Тэгээ жоохон хавгинж байгаа. Дээрэс нь ямар зовөр байдаг вэ гэхээр надад бүр хамгийн их жирэмсэн болоод их байсан зовөр нь ганцхан бүр ингээд намайг их зовоосон юм бол цээж хорсох. Тэгээ нэг хүмүүс чинь цээж хорсох гэхэл дайгтай хүүхэд төрхөндөө мөрхөндөө гэл ингээл янз бүрийн юм ярьд юм билий. Тэгээд би болохоор тэрний шалтгаан малтгааны нэг тодорхойлоогүй. Тэгээд за угаасаа л ингэдэм байх гэж бодонгуудаа нөгөө юу манай найзууд тэгээ нөгөө дүү мөчэн сүү зайрмаг 7 гэдэг ёстой нөгөө юм соруултай сүү гэдэг шүү дээ юм жижигхэн соруултай сүү уугаал зайрмаг 7-гоо л яг хорс гүйдэн тэгэж л өвдөлтөө намдааж байгаа. Тэгэж тэр нь угаасаа яг үнэн байд юм бэл. Тэгээ тэр үед ингээм аим гоё намд чинь. Тэгээ гурилан бүтээгдэхүүн би яж гурилан бүтээгдэхүүн туртай. Тэнгүүд гурилан бүтээгдэхүүн идэхээр цээж хорсон. Тэгэл тэмцэлтэй идэл энэ да.
Тэгээд миний өөрийн маань бас нэг бодсон юм, би өөрийгөө тэгж боддог гэсэн. За би жирэмсэн болно бүдүүн бондгор хүн чинь бүр таргалаа өстөн өнгөрч өгөх юм байна да гэж амар санаа зовдөг. Ланх жирэмсэн болонгуудаа за таргалчул яана маана гэж амар санаа зовсон. Тэгээд тэгсэн чинь азар би чинь зүгээр л яг нэг хүүхдийнхаа жинг, усныхаа жинг, өөрийнхөө жингэл яг ингээд аваад байж байгаа. Тэгээ одоо жирэмсэн болсноос хойш яг ингээд нэг 9-10 жил л нэмсэн байна. Одоо тэнгүүт эмчнэр болохоор яг хэвийн байна, хэвийн жин байна гэдгийгсэн. Тэрэндээ их баярлж байгаа. Тэг ямар ч илүү бүр ингээл амар таргалалт, маргалалт бүр амар байгаагүй. Гэхдээ одоо яг сүүлийн сар болохоор нөгөө илүү жоохон тэлтэндээ орж байгаа болохоор ингээд жоохон би өөрийгөө анзаарахаар илүү их жоохон идээд тах шиг байгаа. Тэнгүүд одоо гацар мацар маань ингээд бомбоц. Гэхдээ хамгийн гол нь хүүхдээ ирүүлэх төрүүлжлээвэл тэр турах мурах бол дараа нь тэгээд болно доо л гэж бодож байгаа шүү дээ. Би ч өөр амар их өөдрөг хүн болохоор. За тэгээд өөр та нартайгаа гоё ярина гэсэн юм. Гэвлаа тэгээд хүүдээ бас хүү маань одоо би чи ингээл 30 гарч байгаа хүү маань энийг ингээл 10 ид мэд хүрээл ухаан орохороо энэ бичлэгийг үзвэл хүүдээ бас гоё ээж нь аав нь ингээд хүүдээ болсон мэдрэмжүүдээс ингээ хэлэх юм бол хүн бүхэл бүтэн ингээд хүн гизэндээ ингээд ийм жижигнээс нь ингээд ийм том болтол ингээд хүн ургуулна гэдэг чинь ёо сэтгэлөдлөд амар сонир мэдрэмж юм байна. Тэгээд хөдлөх халганд амар хөөрхөн ингээл хортон гараад ирээрээ ээжтэйгээ хаалтагаа урдуулзараа гэл ингээл амар баярлдаг. Амар юм сэтгэлийн хөдөлгөөнд тоолж угаасаа ч нөгөө мэрэгжлийн онцлогийн дагуу сэтгэл хөдлөлтөй болохоор дээрэс нь ингээд жирэмсэн болохоор бүр амар сэтгэл хөдлөлтөй тоолждаг. Тэгэл нөгөө хүүхд мөхттэй холбоотой юм сонсохоор ингээд хүчтэй юм бүр амар уйлнаа. Тэгээд миний хүү ээж аавдаа ирсэн өдрөөс нэглээд ээж аав хоёр нь хоёулаа хүүгээ маш их хайрлаж байгаа шүү. Ээж аав хоёр нь хүү хайртай шүү. Ямар ч байсан одоохондоо хүүтэйгээ уулзааг нь манай хүүхд нэр амар сонио хүүхд. Нэг ээхэнд хараад битээр царайг нь харах гэдэг. Царайг нь харъя гэл тэгэхээр ингээл гараараа нүрэ нуун эсвэл ингээл ам амандаа ингээл гар мараа ингээл хааж маагаал ингээл ерөөсө бүтэн нүрэ харуулахгүй ингээл тал малаар л ингэж сюрприз байдаг амар юм хүүхэд. Тэгээд ер нь бол хамар мамрын ингээ харахаар аавтайгаа айгуух адилхан байгаа. Одоохондоо төрсний дараа яаж хувирах юм мэдэхгүй байна гэдэг. Битүүрийн яг битүүр чи одоо ингээд танилцсан түүхээр гэх юм бол одоо ингээд 6 дахь жил рүүгээ орж байгаа. Тэгээд 6 дахь жил рүүгээ ороод хүүхэдтэй болж байгаа. Тэгээд битүүрийн хувьд бол яг цагаа олсон цаг хугацаа гэж бас бодож хүлээж авч байгаа. Ягаад гэвэл хүү маань маш гоё цаг хугацаанд ирж байна. Одоо төрж байгаа нь ч хавар төрөх гэж байна. Тэгээд яагаад бас энийг ярьж ин гэхээр нөгөө хүмүүс маань ерөөсөө шууд ингээл үерхээр нэг жилч болоогүй юу ч болоогүй ингээл хүүхдтэй болоод хүүхдүүдээ өнчрүүлдэг. Тэгээд битээр болохоор уул нь ярилцаал те тэгэхгүй шүү ингийн шүү гэж төлөвлөдөг. Тэгээд төлөвлөжсэн. Тэгээд битэрийн хамт байсан түүх маань гэх юм бол битэр ч анх Солонгост танилцсан. Тэгээд Солонгост танилцаад 2 жил Солонгост хамт амьдарсан. Тэгээд 19 онд Монголд ирээд гадагшаа явах гэж хамт ирээд ковидд ингээд хоригдоод Монголдоо бас яг ингээд 2 жил хагас гэж битэрийн ингээд хамт амьдарсан түүх маань баг 5 жил болчихж байгаа байхгүй юу. Тэгээд гадаадд амьдрахад миний хайр ихтгэл baах юм байна. Урангойч бас ихтгэл baах юм байна. Монголд амьдарсан ч миний хайр ихтгэл baах юм байна. Ингэх юм ингээд битэр ингээд хувь хүнийхээ хувьд би бинийг аягүй танин мэдэж юунд дуртай, юунд дургу. Дээрэс нь хамт аялж зөндөө аял Солонгостооч зөндөө аялсан урагшаа хятад руу ингээд явал аль болох боломж гарвал ингээд аялал хамт ингээд их цаг хугацааг өнгөрөөж үзснийхээ үндсэндээ энэ хүн миний хань болох хүн байна гэсэн шийдвэрээр ингээд битээр ингээд айгүй гоё тэр чигээрээ л ингээд 6 дахь жил рүүгээ ороод ингээд хамт явж байна. Яг тэр үед маань ингээд хүмүүс бүр ингээд бэлэг болж ирсэн чамдаа бас маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд аав ээжийн амьдралыг чимгээд гэрэлтүүлгээд улам сайхан адал явдалтай болох гээд амьдралынхаа аяллыг гуруулаа олох гээд тэгээд ирж байгаа хүүдээ бас маш их баярлалаа. Гуруулаа
Зөндөө гоё аялнаа. Тэгэхийг нийтдээ. За тэгээд хүүгээ төрхөрнаа л ингээд гоё аялна гэж бодож байгаа. Тэгээд хүү маань бас амар галзуу хут гарч ирэх болов ямар хут гарч ирэх бол мэдэхгүй лээ. Тэгээд бүгд л бүх хүмүүс нөгөө 26-нд төрөх хугацааг нь би нөгөө хилцэн анхны төрөлт болохоор ингээл 26 төрөн гэж хилцэн болохоор хүмүүс 25-наас эхлээд 26-наас эхлээд чатаар бас амар их асуугаад манай найз нөхөд гэр бүлийн ажлынхан төрсөн үү гэд төрдгөө гэл тэгэл яг 26-нд төхөөлөл би өөр арих бас байшлал хөвтэйсэн чи эмзэг точсон чи сайн ахалхаач ээ самны амсар чи нэг чуруу нэгдэггүй штэ гэл тэгээд сүүлийн 2 3 хоног амар их ахалхач бас тэнж байгаа. Тэгсэн чи тэгэл зүгээр л байгаад байгаа юм. Баашлал байд юм бэ зүгээр алхаж малхаал байвал алхаал байд юм байна гэж бодож нэг том гэцтэй юм. Дотор яваал алхаал самны амсраа нээх гээл байгаа зоригтой тэгээд. За тиймэрхүү юм гээд хүүтэй ойлгохгүйгээр гоё үг хэлчмээр байгаа юм бэ. Аав нээж нь хүүтэй маш их хайртай шүү. Тэгээд аав ээж болох сонголтыг бид хоёр хийж байгаа. Миний хүү ээж аавдаа бэлэг болж ирж байгаа. Тэгээд чамаагаа чадлаараа боловсралтай сайн хүн болгоно. Тэгээд хайл болох чадлаараа хичээнэ ээж аав гэж хэлмээр байна. Баярлалаа дүүлэх юм ярихаараа дүүлээд. За тэгээ ямар ч гэсэн нөхөө эрүүл сарвал хүн болж төрөөд хээж автагаа урт удаан сайхан ээж аав хоёр хүүгээ сайн хүн болгоно л гэж сайн хүмүүжүүлнэ. Угаасаа одоо бид нар ч бас нэг сайхан үед амьдарч байгаа. Өөртөө төлөөл зүтгэж чадах юм бол амьдрал яаж ч өөрчлөгдөж болох болохоор ээж хоёр хүүгээ хадлаа хичээнэ. Юу тэгээ бичлэгээ хамбахаараа үзээрэй. Харан дурсгалтай. Тэгээ хүүгээ төрхөр гоё хамт блог хийнэ. Зөндөл юм бодож энэ тэгээ жиргсэн болохоор юм уу гидсэндээ төвтэй бас нөгөө зохиол юм уу бичиж бас их чадахгүй байгаа нөгөө удаан суугаар ингээд бас гидсэндээ компьютер дээр суугаарч бас болдгоо. Баг сартаа хаа тоонус өгнө болохгүйгээд том сартаа болохоор тулаад болохгүй тэгээд би чинь хүүтэй гоё зориулаад гэр бүлтэй зориулаад гоё хий гэсэн юм төлөвлөгөө байгаа шүү гэж хэлмээр. За тэгээд баахан тэнэг юм шиг өөрчлөлтөө хүүтэй хайртай шүү. Ээжийнхээ аавынхаа амьдралд ирж байгаа бэлэг шүү. Миний хөө үргэлж одоо хэдэн настай болоод ч үзчихсэн. Өөдрөг байгаарай. Ээж хоёр нь ардан бацхсноо л гэж хэлмээр байна да. Тэгээд өөрөө одоохондоо ээж болоог болохоор мэдэхгүй л энэ нөгөө хүүгийнхээ хэрэгчлөөнд нь халдахгүй сайхан өмүүжүүлээд яг өөрийнх нь дуртай юм хийлгээд ганц л амьдрал нь сайхан байлгахыг хичээндээ тэгээд тийм байна. Тэгээд одоо сүүлийн гиз томорсноос хойш сүүлийн хэдэн сар яг дэргэд минь байгаа намайг ажил руу маань зөөгөөл хүссэн юм маань хийж өгөөл ингээл яг хамтдаа дэргэдээ зовлон жаргалаа хуваалцаад хажууд байгаа хайртай бас маш их баярлдаг шүү. Дандаа хэлж чадахгүй би тэгээд өөрөө жоох ихтэй болохоор хайраа байрдаа жоох хатуугаад байдаг юм. Тэгээд болчихдаггүй таарч. Тэгээд хайрдаа бас маш их баярлалаа. Тэгээд 5-6 жил болоход одоо ингээд хайр ямар ч тийм эргэлзээл энэ нэстөө юм тийм гэж бодогдуулахгүйгээр ингээд хажууд минь байж ингээд хайрлаж халамжилж намайг нөгөө хоёр ахаас нь илүү хайрлж ааваас нь илүү хайрлж угаасаа би ч нөгөө аав өгүүлтэй тэгээд эрэгтэй хүн анх удаага ингэж нөгөө халамжлуулж хайрлуулж үзэж байгаа болохоор хайртаа би маш их баярлаа гэж хэлмээр байгаа. Тэгээд хайртай шүү. Тэгээд ер нь хайрыг манд төрүүлж өгсөн аав ээжд нь ч бас баярлаа гэж хэлмээр байна. Өөрийнхөө ээждээ ч гэсэн бас баярлаа гэж хэлмээр байна. Бүгдээрэнд нь бас баярлаа гэж хэлмээр байна. Тэгээд амар их сэтгэл хөдлөлтэй л бичлэг болж юм. Гэтэ ямар ч мандаж зантаж бараг хийхгүй байх уу? Залах уу? Энэ чинь нөгөө нэг тэтэ дэргүүл нэг юм сэтгэл хөдлөлтэй хүүдэд зориулж үлдээсэн цахиа
маягтай л юм бичлэг учраас гоё ая дэвсүүлээсээ гоё мөнгөний янзлаад хийнэ л гэж бодож шít. За тэгээ өөр яриагуу дутуу үлдсэн юм бас зөндөө байна уу? Ямар ч ээж нь удахгүй чадлаараа хичээгээд төрн тэгээд ер нь бол би ч нөгөө төрхөөс амар айдаг төрлийн нөгөө юугаар судлаад үзэхээр нөгөө төрхөөс айдаг тийм бүр тусдаа сэтгэлийн өвчин байд юм бил. Би бараг л тийм л өвчтэй юм шиг байна. Гэхдээ ямар ч гэсэн өөрөө төрөхгүйд эмнэлэг нь би маань дийлэн гэвэл хичээн. Тэгээд бүр болохгүй бол нөгөө хийсвэрнээс өртөн орох байхаа. Гэтэл ямар ч гэсэн ээж хүүгээ эрүүл сарууд төрүүлэх гэж бүр чадлаараа хичээнэ. Тэгээд өөрөө ч гэсэн дараа нь гам мамаа сайн бариад сайн ээж байхын төлөө зүтгэнэ л гэж бодож шít. Тэгээд та нар маань ч гэсэн ээжүүд маань байвал тэгээд энэ бичлэг орох юм бол доор нь гоё зөвлөгөө мөглөгөө байвал бичээрээ гоё хэлмээр байгаа өгнүүд байвал хэлээрээ. Тэгээд намайг жирэмсэн болсон хугацаанаас одоо хүртэл ингээд дэргэдэн байдаг гэр бүл, найз нөхөд, хайр бүгдээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Гоё ойлгодог, намайг гэдэг бүх хүмүүстэй хайртай шүү. Тэгээд дутуу юм үлдээсэн бол дараа нь дахиад би гоё оруулнаа бичлэгэн дээр мартцсан санаж байгаа. Өөр мартсан юм гэвэл за нэг ганц бодоход чинь тийм нэг тийм битээр нэрээ ингээд нөгөө нэг жирэмсэн болохоос өмнө буцаад явна гэх нөгөө ковид юм гадагшаа явна гэж ирсэн шүү дээ. Тэгээд ковид 2 жил ингээд хоригдоод тэгээд сая яг жирэмсэн болтгүй үеэр манай хүн чинь нөгөө Европ явахад Европын визэнд орсон байсан. Тэгэл юу яагаад хүүхдтэй болсон болохоор явах боломж байсан ч гэсэн тэгээд нөгөө хүмүүс яг жирэмсэн байх хугацаанд дэрэгдээ байлгаарай, дэрэгд байх бол хэцүү шүү, ганцаараа байвал хэцүү шүү гэж хэлжсэн. Би тэгээд тэр үед за яавал гэжтэй л гэж амар боддог байсан. Гэхдээ нэрнгээс үнэхээр үний юм байлээ. Хайртай хүн чинь хүүхдийн аав, нөхөр чинь хажууд нь байгаад хүүхдийн хөдөлгөөнийг мэдрээд хайлаа, тэрж унтаад өстө нэрнгээс өргөж босгоо бүтлэж өмсүүлээд ингээд явна гэдэг шиг өстө жаргал байхгүй. Тэгээд өстө нэг гадагшаа төрүүлээд яваад мөнгө олно гэж салаад явцсан бол мөнгө байлаа гэд тэр хайртай хүний минь халамжийг бол орлохгүй юм байлээ гэд битээр амар зөв шийдвэр хүрсэн байна гэдгээ амар их ойлгосон. Тэгээ одоо хүүгээ төрүүлчихэд болохоор бол тэгээд Монголд ямар ч зүйл хугацаанд байна. Тэгээд болохгүй бол битгоо бас ингээд хүүтэйгээ гэр бүлээр бас ингээд явна гэсэн төлөвлөгөөч байгаа байж магадгүй. Гэхдээ яг одоо мэдэхгүй байна хүүхэд мөн төрөөгүй болохоор ямар ч гэсэн хайртай маш их баярлагдав шүү, хайртай шүү гэж хэлмээр байна. Хайртай энэ хязгааргүй хайртай шүү гэж хэлмээр байна. Яа. Хичээнэ, хайрч хичээнэ. Миний хөөс хичээж төрөөрэй, битгий өгдөөрэй, эрүүл төрөөрэй гэж хэлмээр байна. За тэгээд бичлэгийн маань сүнжсэн их яриаг маань сонирхож энэ хүртэл үзэж өснөлмстэй минь утгалтыг харж тэгээд үзсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд хамгийн гол нь хэдэн жилийн дараа, олон жилийн дараа энийг үзэх үүдээ өөртөө бас хайртай шүү гэж хэлмээр байна. Өөртөө бас маш их хайртай шүү. Орондоо би чамд хайртай шүү. Хүүдээ бас хайртай шүү. Хайртай шүү. Та нартай бас үзэж байгаа та нартай ч гэсэн бүгдээр наад жаргал эрүүл хэн ертөнцийн бүхэл сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Тэгээд жирэмсэн ээжийн жижигхэн түүхээ хуваалцлаа. Тэгээд дараа нь дахиад цаг гарах юм бол өөр дутуу үлдээсэн юмнуудаа бодож жагаад ярина. Хамт байсан та нартай баярлалаа. Баяртай. Хүүдээ хайртай шүү.